батлагдчихгүй авьяастай өнгө цалиндаа зэрэгний ажил барай үүтгэж гадаад ажлын барай найдвартай ханддаг. Охин маань одоо юу болж байгаа вэ? За мөн охин маань тэнцчих юм бол тэрийг нэг гадаад руу явуулах юм бол бидний амьдрал үстэй би уу тэгээд одоо нарах гавхаа ямар сайн. Би манай гис амьд амьсан байна уу? Таньнаач дандаа би өөрөө ганцаараа нэг сууж ахаа хайшаа байж. Ясо. Тэргээр хичээл хийдэж яах юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Чи өөрөө л хичээл хий. Чи манай гэрээс ганц их хурлын гишүүн гарах хэрэгтэй учиртай байгаа юм шүү дээ ах юм. Заа юу? Чи найдын багж хүний жижиг нь юу гэдэг үлээх вэ? Миний хурлын гишүүн болж тэр хамбаа арай зэндүү юм а би нэг уг нь нэг их чийдтэй би хамбаа. За одоо тэрээ аваад дүү аваад миний дүүгээ битгий ингэ загин чи мэдөө. Нааш миний хүү миний эсхэмдээ наачаа. Юу ч миний нэг хүүхдийг занаа. Миний хүү битгий хичээлээ. Тэгтээ тэр босоомоч юм болсон юм чи тий битээ. Яг зөв Япон хэлээ сайн үзэхтэй аахгүй юу? Ямар ирэх юм бэ чи бол тоо. Аваачсан бэ чи? Ах чи нөгөө хичээлүүгээ явсан. Нөгөө хичээлээд гадаад явуулчих бид нар ч одоо бүр тэгээд сайн амьдрах гэдэг ш. Хаа бэ хаа. Тэгсэн жоо. Урвайга хийгээд үйсүрийгээд орсон өнөөсөө. Уцаад үйсүрийгээд гараад ирлээ. Нэг юм гараа орохно хогч юм байна аа. Дүндөө нуусан байна. Андаа бодлоо зүрх авчихсан болсон. Тэгвэл тэр батар гоо. Өнөөдөр ямар ч юу хой. Та ийчгээ юм уу гинтээ. Өнөөдөр ямар ч хой. Та миний гамба. Юм одоо гайх юм уу одоо ихчгээ хойноос одоо явна шүү дээ. Зам янз юм шүү. За юу яа шүү. Янз юм хийж болохгүй шүү. Ихтэй хилэмнэ нэ орж ирээд гад одоо яасан ийсэн нэ тэрэг гэдэг. Ялангуяа өнөө санамж хүрлээ идэр сонсчих юм болов. Хэлгүй яах вэ? Хин хэлэх юм бэ? Яста хэрэггүй. Дуугаа байж гаад охиноо явуулчих хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс ч зүгээр илүү юм яриад байна. Хамтаа. Санамж хүрлээ чинь тэр гадаа зогсож гин үгүй юу? За сайн байцгаана уу? За. Бодоо. Би нэг ойрт нэг жаахан жин хаяад нэг л онцгүй байна. Хүмүүсээс бицэк одоо өдрөөс өдөр томдоод байх юм. Одоо бицэк томдоод өмдөн богиндод байх юм аа. Миний биеийн дизайн борфорч одоо юу болоод байна? Түүнээс гадна ус маань ургадаг. Одоо дээшээ доогаад байх юм нэ. Ингээд одоо чи зөндөө удаа явлаа шүү. Гэцүү болж нэр одоо бүр тэгээд одоо ингээд сүүлийн үед одоо янз сайн муу юм бодогдоод л одоо тэгээд амтын хүнтэй уулзъя одоо эрт үрдийн өглөг авлага авцаа янз бүрийн маа нэг дэш нь болгоо юу гэж санаатай танахыг зорж ирлээ. Гэхдээ тэгээд нэг ам зургаар танаа нэг бүжигэлдэг охин гадаад явах нэ. За тэгээд тэр зургаар чинь одоо би чамд нэг тэр жил тухайлбал 1975 он зэйдүүлсэн 20 төгрөг аав юу гэж орж ирлээ хөө. За яг хүрлээ минь юу 75 оны юм яриад байна. Одоогоос 30 жилийн өмнө. За би тэр үе чамаас 20 төгрөг авдаг юм а гэж бодоход тэр дорнол буцаагаад өгсөн байгаа. Чи өгөөгүй. Чи нэг л санахгүй байх шиг байна. Би чамаас сануулаад өгье. Болоогүй яах вэ? За чи санаж бай. 1975 онд манай баригад нөхөрлөл сангийн өдөр эмнэлгийн байшин барьснаа да. Тэгэхэд тэр үед одоо жилийн эцсийн хөдөлмөрийн өлөс буусан өдөр буюу 1975 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 13 минутаас
Няруу цэцгээ бидний хөдөлмөрийн хөлсийг тавихад миний хөдөлмөрийн хөлснөөс 20 цаас согтутаад хүү яав ийм хайж ийжүүгээд сураад халуун мөрөөр нь орж сургуульчлахнаа баттай сургуульчаас талигч баригатын дарга наваан та хоёр миний хөдөлмөрийн хөлснөөс 20 цаас овчуулсан ба овчуулсан 20 нөгөргөөрөө нэгэн галан үзүүт аваад өөрсдийн байрлаж байсан Орос цэргийн ногоон балаатганд орсон сургаараа миний бие араас нь орж очих тэр агшинд та гүрэн матмал сандал дээр суучаад огсон хар цайнаас 3 та балгацсан гаан гартан байсан 4 ширхэг Орос картнаас цэцгийн долоог авч газар тавихад таны гарт дөрвөлжингийн 10 бундангийн ноён гэлийн тамга үлдсэн ба талигч навааны гарт 4 карт байсны 3 хар гээд нэг нь бундангийн 9 байсан ба талигч наваан цээж нүцгийн эквтэг цагаан орон дээр суучгаад 180 хүрэн радиадар биерэн ороодсон суудсан байсан энэ агшинд танай палаткны баруун хойд булангаас давхарлцсан 2 ядаа нисэн ирсээр талигч навааны баруун мөрөн дээр суунгаан дахин нисэж таны зүүн далан дээр суухад талигч наваан 1975 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн номер 237 дугаарх намын үнэнг хуйлж гоод 2 ядааг зохиход бүх 2 ядаа үхэлгийн унсан билээ. За хүндээ минь чи бас санан их зарим бас дуу санаж авсан байна. Юу тэр вэ? Талигч наваа намын үнэн сонин хуйлж барьснаа. Үнэн сонингоор ядаа авч улс төрийн ядаанд орохоо болоо гэд 1975 оны 11 сарын 29-ний 201 тоо дугаартай хөдөлмөр сонин хуульж бариад уг давхарлцсан 2 ядааг хоёрынтой ширвэж газар унгаанга чамд нэг чухал үг хэлсэндээ. За юу гэж хэлдэг вэ? За хүндээ минь ядахгүй юмар ховж хөөжлөж явхаар арматурчин дүдий гам болчих ажлаа сайн хийж бай гэж. За яг уу тэгж хэлсэн юм байж. За хүүгээ чи сонсож юу. Тэгвэл тэр үеийн 20 төгрөгийг өнөөгийн зах зээлийг ханшаар нааш татаж ацраад $5 чилжүүлэн байсан. Өнөөгийн ханшаар $90 98 цент буюу 138 мянган төгрөг 247 мөнгө болсныг авах гэж орж ирлээ. Чиний хэлдгээр нөгөө миний үйлдвэр хийдэг болох өнөөрөө гадагшаа явахаар болсон. Удахгүй гадаадд гараад ирэхээр би төр за яах вэ? Төр удахгүй чиний хэлдгээр нөгөө $5 татаж ацраад өнөөгийн Монгол төгрөгийг шилжүүлээд өрийн чинь бараг дууламж. За тэгэж үзээрэй хөөхөө. За санамж минь али эндээс гараач те ямар олон юм. Чи ирчүүд юм яг энэ өстө ядаргаатай. Хажуу трактор асч юм шиг байх юм. Чи 6 трактор зэрэг асаа ийцсэн шиг байх юм аа. За хөөхөө чи тэгэж ярил чийч бас гэмгүй юм биш шүү. Чи байгууллагын эвлэлийн өрийн дараагаар ажиллаж байсан он буюу 1976 оны 11-р сарын байгууллагын эвлэлийн гишүүдийн татварыг татах тэр өдөр эвлэлийн гишүүн гочоо танд эвлэлийн өрийн дараагаа надад татвар төгс задгаа 20 мөнгө алгаа гэд бүхэл 50 мөнгө өгсний үлдэгдэл 30 мөнгөний одоо хүртэл өгөөгүй яваа шүү. Иргэн хүний хувьд хамаатай байгаа юм да. За тавсар мэд. За энэ хэргийг би иргэний нэхэмжлийн шүүхийн дагуу 14 хоног хүлээн. Энэ өдөр 2005 оны 11-р сарын 19-ний өдрийн 20 цаг 2 минут буюу хуучны тооллоор аргын тооллын 14-р жарны өвлийн тэргүүн сарын шинийн 17 болоо. Энэ өдөр бэр буулгахад нэн сайн агаад хол газар төгсөд баруун зүг мөрөн гарвал зохилтой. Үсээн засвал өвчин тусах нягууртай. Энэ одоо энэ компьютерийн вирусүүд хайх юмсан та. Ястай өгөө. Котанга хэрэгтэй хэрэггүй мэдээд хадгалаад энэ одоо хард диск нь гацдаггүй юм байх та. Харин тийм. Би гэж яхив. Ваа! Баяр үгүй битсэн. За гигээ татуудаад ороод ирлээ ороод. За миний охин тэр гадаадд гараад Монгол бүжгийн гайхамшгийг гайхуулж яваарай мэдвгүй яа. За нэг найз нөхөдтэй хэл дуулах юм дуулгоо. Дуулсаа бүгднийг хэлсэн. За. Өнөө ороод явна. Оо, за нэг найз нар нөрөөд ирлээ. Гош алдарма чи болдоо чи гадаа ярьж ирсэн юм ярил л та.
Ундрмаа чи шудраг өрсөлдөөрөө заяа. Шудраг өрсөлдөх хэрэгтэй шүү заяа. Гү чи шудраг өрсөлдөх хэрэгтэй чи яаж байгаа юм бэ? Үгүй миний охин харин ёстой шудраг өрсөлдсөн бүр. Бид нар чинь хахуудын мөнгө төгрөг юу ч өгч чадахгүй. Хүнч танихгүй болос. За бидний амьдралыг мэдэн дээ миний хүч. Би ганцхан юм хэлье заяа. Та хараа би ундрмаа заяа. Манай бүжгийн дугуйлан доороос 3-т ордог байхгүй юу? Ердөө 3-т бид 3 энэ 3-т ордог байхгүй юу? Тэгээ энэ 2-т ордгийн. Тэгээд би яах вэ? За хүмүүний хой. Гүцэдрий бимэн зардаа чинь тэгээд юу? Эмэгтэй хүн гэдэг ахад чи явж ордог юм. Тэр нь хамаагүй авиас, гол нь авиас штэ. Монгол улсын нэр гарна штэ. За яг уу. Миний охин Монгол өстэй яасан юм. Миний охин та нарын дүгнэдгээр 3-т ордог юм байна. Гүцэр гадаадын хүний дүгнэдгээр 1-р ороод одоо өнөө ороо явах гэж байна. Та харж. Та харин яаж дүгнэгээ хараадах. За зүгээр алдармаа үзүүч ингэж бүжгэлт юм заяа. Ингэж бүжгэлт юм заяа. Ингэж бүжгэлт юм заяа. Энийг хийнэ. Миний охин. За. Тах уйсан. Тах уйсан. Ингэж бүжгэлт заяа. Ингэж нэг мэдсэн чаар 40,000 тонн явж штэ. Ийм байна. Заяа. За би эндээс гарлаа. Савсруу би эндээс ахын алдармаа хурыг аваад явлаа. За. За яг миний охин айдич ондогтой ба. Манай хий байдаг. Монгол нэг кайруу дэсраад хөдөлгөөн татаа тоос унах гад байдаг а. Зүгээр санаа зовх юм байхгүй. Гадаадд очиод Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай гоо мэд үү. За бас доо яа нүрээд заагаа. Сайн өдрөө. Ямар гоё вэ? За зүгээр хүүхдүүд минь а. Аанда уулзцгаана. Яна би гутлаа тайлах марчсан. За яг нэгэнд ороод ирсэн юм байна хамаагүй. Гутлаагаа ороод ирээ өнөөдөр яах вэ? Баярлалаа. Зүгээр. Энэ мөхөг одоо гутлаа тайлахаар цон хонгоолох хэрэг гарах юм аа гоо. Зүгээр. Миний хүү зүгээр шүү. Гой одоо өндөр маань өнөө ороо явах боллоо штэ хүмүүс. Өнөө ороо харин би сайн сонслоо л тоо. За сонсоод ирж байгаа бол арга байхгүй. За хүүхдүүд минь ах нь нэг юм хэдий. За миний хүү. Заристай явах гэж байна. Тэ чи янз бүрийн юм болоод одоо тэнд очисон хойно тэгээд одоо буцаад хүрээд ирэх юм аргагүй яа. Олон юм яриад ах юм байна. Таг баг байна уу? Зүгээр. Юу нэг хэлж яахгүй болохгүй ээ. Ганцхан чинь болоод ир. Арвах ризанаас болоо. Би хаач. За. Танаа заавчаа. Авчлаа ч дуугүй аа. Юу гэж тий? Би баярлалаа. Өндөр ямар гоё чиг настай хүрдэг хаа. Найз сонсоод бөө баярлж байгаа хажуугаар бас гониглаад. Чи 1 жил болно гэсэн үү? Тэгээ штэ найз нь ганцхан жил болоод буцаад ирнэ штэ. 1 жил гэдэг надад 10 жил болж байгаатай адилхан удаа санагдах байх та. Зүгээрээ даяа. Найз нь хамгийн гол нь мөнгө олж ирэх гэж явж байгаа штэ. Би ингэж штэ даяа. Ингээл гадаадын хүмүүс хоолоо идэл сууж ангууд нь би өмнө нь гоё Монголынхан гоё үйлзүр бүжгийг хийгээд ингэнгүүт гадаадын амар бахархаад бүгдээрээ надад доотор миний шиг бүс мүсрэ амар харчуулсан штэ. Тэгээд би тэр мөнгө та нартай явуулна. Та нартай явуулнаа. Тий. Та нарын чи би орж байгаа юм уу? Харлгүй яах юм бэ? Яах вэ? Надад мөнгө явуулаад яах вэ? Хэрэггүй штэ. За. За яах вэ? Өөрөө л мэдэхгүй. Явуулнаа за. Гэхдээ надад мөнгө хавчуул гэдэг чинь нэг эвгүй сонсогдож байна та. Яагаад эвгүй гэж? Би ундраа хүмүүсээс янз бүрийн сонсгол юм байна шүү. Чи очиод Монгол ардынхаа зүгээр үйлсүр бүжгээ хийж байгаа юм үстэй. Тэгээ штэ би өөр бүжиг мэдэхгүй штэ. Магадгүй ундраа чамд зүгээр сануулж хэлэхэд чи ингээд үйлсүр бүжгээ хийсэн ингээд гоё явжсэн чи энэ ч нэг юм турбаа тааралдаад тэгээ турбаан дээр чи нэг ийм үйлсүр хийчихвэ. Яадаг гэжтэй. Энэ ястаанцгүй үйлсүр шүү. Энэ ч л гоё үйлсүр заа юу. За. Санжлаа барай. Авч хараг баг. Чамайг үнсчүүл яах вэ? Харж байгаа мэн. Ундраа. Найз нэг л гонигтай байгаад байна. Ихтэй яах вэ? Найз нь чамд их бэлэг бэлдээд. Тийм үү? Би нэг түүхийн ном уншчихлаа л да. Чи түүхэнд хайр сэтгэлийн тухай, итгэл сэтгэлийн тухай, эртээр үеийн баатрууд, хаад ноёдууд, ирчүүд, эмэгтэйчүүдийн хоорондын сонир бэлэг байж л те. Тэрийг чамд ярих гэсэн. Ямар гоё юм бэ? Түүхэд ястаа гоё юм бэлээ. Эртээр үед ингэдэг байж л те.
Эрс хэрэгүүд аян дайнд бордохдоо үлдэж хавтарч байгаа эмэгтэйчүүд эхнэрүүдтэй нэг зүйлийг үлдээдэг байжээ. Яг тэр шиг түүхч амьдралаас дүүдсэн юм шин итгэл сэтгэлийн бэлэг болгож найз нь тийм бэлэг авчирсан. Чи минь надтай үнэхээр хайртай байсан юм байна. Байсан байна гэж чи өгсөг юм чинь. Үгүй байсан байгаа шүү дээ. Байна. Яах болсон чи нэг л өнгөрсөн цаг дээр яриад байна уу юу? Үгүй би чамайг хайртай байсан юм байна. Ахаад хайртай байх юм байна. Байна. Үгүй яах вэ тий. Найз нь чи энэ бэлгийг хараад чамд өөртөө намайг ямар их хайртай гэдгийг мэдэх болно заа юу? За. Эртээр үеийн баатрууд, хаадууд бас эрд зэргүүдийн эхнэр нөхөр хоёрын бэлгэлийн итгэл сэтгэлийн бэлэг. Чамтай энийг өгье да. Юу юм бэ? За. Түүхээс улмаатай юм шүү. Чи нэг ингэж өмсөд явчих. Гайгүй хөнгөн төмөр харин цааш нь Монгол цааш та. Зүгээр. Найз чи өмсөд явчих. Найз гэж хойшлоод үлдчихин. Жилийн дараа гапгээд онгоолгох чинь штэ. Чи өмсөд явна би түр аваад үлдчихин. Үгүй би өмсмөр энэ л даа чи төмөр биш үү? Төмөр л да. Тэгэхээр чи би энэ чи өмсчгөр миний үйлдвэр бүжигчин голцоо хөлөө ингэн штэ яа болохгүй. тэгээ зүгээр энэ хөнгөн төмөр юм чи ингэж бүжигчгүй яа гоё штэ болно. Зүгээрээ заа юу. Итгэл сэтгэлийн бэлэг. Энэ чинь жинхэнэ итгэл гэдэг чи эндээс харагдсан шүү дээ. Уг нь гоё. Зүгээр дээ. Санаа зовлтгүй заа юу. Найз тэгэл чойчлол. Уяа авч гараад ирэх. Тэгэж. Айдгнаа тухай. Нэг жоохон зааваадахад нийлээд авах юм аа та хоёр наа. Хидээд байгаа штэ би. Тэр хана юу нугаад байдаг юм чи? Энэ юу? Ой, нөгөө бэлэг байна. Бэлэг. Зүгээр өгөөд одоо бошгүй нөө. Хаа зүгээр цүнх савнда хийгээд авсан дээр хой. Бэлэг. Гаш нийс нөгөөж яваад. Юу бэлэг юм бэ наачаа. Энэ түүхээс улмаатай бэлэг юм байгаа маа. Энэ түүхийл юм байгаа чи ойлгоорой. Түүхээс улмаатай. Түүхийл юм байгаа юм доо. Ёо, энэ хараа. Манай одоо эртний түүхийн баатруудын малгай байна шүү яа. Оо. Энэ манай эртний баатрууд мундаг толгойтой байсан байгаа шүү. Энэ ч одоо нөгөө Эверт баатрын малгай байна та. Эверийн зисгүүдээр хийчгээд ингээд тогж аваад манайх гадагш нь гаргаад энэ түүхийн дурсгал зүйл хамаагүй гарахгүй байна. Аа. Буруу өмсөд биш. Уруу өмсөд. Гоё. За. Энэ хамаагүй үнэс гаргаж болохгүй хаа энэ малгай толгойд айгүй л. Чи манай хэд гаалдэр бас чанга нарийн болсон юм хүм. Манай энэ таарх байжаа. Энэ одоо аймууд бол хэд гайдар гарна. На метад идрүүд ихсээр дуураад дүү тэгээд одоо ингээ боо юм болно яа. Өгний засар орчих бол гурхууд билээ заяа. Хөдөлгөөш оройлоо шүү. За. Бид хөө такси макс авчихсан байгаа тийм. За сайн байна. Одоо ингэ явахаар болчих. Юм уу бидсэн хөө. За миний охин. Эргээд ирэхээр нөгөө хатрын үснэ. Сайн яваад ирээд Монгол их орныхоо нэрийг өндөр дөргөж яваарай. За усны үсээ яах нь вэ? Чи хүүхэд ямар сайхан өөрийнхөө зорьсон юм явах гэж чинь. Гадаад руу явах гэж байна хүүхэд чинь ой. За миний хөө. Бай, харин болоод нэг хэдэн сараас энэ охин дүүгээ татаад авах бодорой. Хашираар татууд яасан бэ? Аач нэг тасарсан байна уу? Ийм гарч үл Да юу яа. Зүгээр үнэртэй болох юм байгаа юм да. Тийм ээ. За, цаг болгоо байж шүү. Одоо ингэ л юм. Ондра. Чим сайн яваад ирээ заа. Чим зөвд үйд ч яваад ирээ заа. Түрүүний зүр. За, юм болоо. За, одоо яах
Одоо ганцхан үнэлээ. Ой! Чимээ Юу ганц? чи нууцгүй гэсэн чинь нэг л хачих байна. Хай! Аа! Сата явъя! Энэ хөгс чи яас олон юм байх юм. Өдөр хамрын хараач чи ямар амар юм бэ ч одоо юу болоод байгаа бэ? Яхаа ихтэй. Яа зүн! Хуйни өчрөө. Бид яачна. Брахаажууд нь хурж яачна. Ха? Хуйно. Саяасан бэ. Чи бүр яаснаач мэдэхгүй байна. Яагаад чи? Натгаа өдөр чи. За. Чи юу бие барих чадвар том нөхөр байна шүү. Энийг өөрөө өмс. Өөрөө өмсөд эндээ өмсдөө. Гүй түүхтэй явж байгаа юм шиг тийм бэ? Түүгээр явж байгаа юм шиг шүү. Түүх ажиж байна. Нара төлхөрөөгөө. Хаачлаад төлхөрийн ундрмаатаа өгөөд яваа. Нөгөө нэг юу гэдэг вэ хаяа? Гамбот цэдмийн ташаанд зүүж өгч. Авьяаных нь удаадан энгэрт нь хадаж өглөө гэдэг шиг аа. Миний хаш одоо айх юм байхгүй. 50 сайхаач айх юм байхгүй шүү дээ одоо. Энэ төлхөрийг харах болгондоо их орон элгэн салтан ичяа. Хайртай залууга бодож яваарай. За. Ундраад хаяа. Ганцхан төлхөрөөгөө шүү. Запас байхгүй шүү дээ. Ханаа чи санаж ундраа. Зүгөөд яваарай заа юу. Чи хайцдаг юм боллоо. Хаа яваа түргээ иргээд ирээрээ. Чи зүүсдүүрээ хаяа чи. Минийхүү ихчигээ санахгүй байгаа юм да. Энэ явдлаас хойш 10 жил өнгөрчээ. 10 жил. Хүүхдүүд маань бүгдээрээ тусдаа амьдралтаа болоод явцгаач та. Мохон маань одоо хүртэл сураг байхгүй. Бүтэн 10 жил өнгөрчөө байхад чинь захиач байдгүй. Бүр сураг ажигч байдгүй. Амьд мэдл байдаг байгаа. За амьд байдгүй яах вэ хаа? Муу юм модоо улаатай гэж янз бүрийн юм болсон бол бидэнд орхоноод хэлжмээ сонсогдно. Гэхдээ ядаж байхад одоо яг айд улс руу явсныг одоо мэдсэн хүн нэгч байхгүй. Чи одоо тэр визийг хөөцөлтэй гэсэн тэгээд хаанхын виз даруулсныг юу нэг харч болоогүй мó чи. Мэдгүй зүүн даадрууд бүжгэлээр хүн авч шалгуулна энэ төр гэж явсан. Тэгээд одоо хаанхын виз дарсан бүү мэд. Одоо ингээд одоо яваад асууж байхад лав манай Монгол улсын элчин сайд байхгүй. Консулын газар байхгүй. Одоо тэгээд нэг л бүгдөө нэг л газар явах нь явсан юм шиг байх юм. Одоо өнөөдөр тэр нөгөө нэг виз гаргаж ирсэн улсууд дээр нь яваад очсон чинь энэ байшинд байсан улсууд аль хэдийн дампуураа далгуулсан гэд оронд нь дахиад өөр улсууд бас шалгаад охид хүүхнүүд их гадагшин л гаргаж байна. Одоо тэгээд яа. Тэр охид хүүхнүүдээс нь та нар хаашаа явж байна вэ гэхэд мэдэхгүй нэг их гадаад явах гэж хөөцөлсөн улс. Нөгөө хүч ороод ирлээ одоо яана чи яриараа би чадахгүй шүү. За сайн байцгаана уу? Вайдгараад байж байна. Ахнаас сурч чимээ байх юм уу? Адгаа. Вин ядсдыг энэ түлхүүр явуулахгүй байхтай. Би ганцхан жил яваад энэ 10 жил цаашдаа дөнгөтэй явлаа. Ой хаа би ямар ард аюул швштэй юм чинь аа. Хаашаа явсан бэ? Харин бас тэрийг чамаас асуумаар байна. Ой энэ той зөндөө удаа яриа гэдэг. Гэхдээ тэгэхэд ядаж хаашаа очиж хүчилэх гэж байна вэ гэдээ асууцгүй юу? Асуух замдуулахгүй 10 албай танаас адилхан 5 өнөд гэсэн мэт. Чи л үдээ хүрээд ирэх охинтой юм шиг нэг цоож чамаа дүрхөрийг өгсөн. Запас байхгүй шүү би хэлсэн шүү дээ. Яаж ч гэж ямар айхтар цоож байна нэрээ. Гагнуур дийлэхгүй байхыг бодоход айхтар байгаа шүү. Яана одоо энэ удаа
Хүнийг түлхүүр явуулчмаар юм да. Харин тийм ээ. Одоо сүүлдээ би бүр нэрчгүй боллоо нөгөө цаашаа явж гад болсон. Бүр сүүлдээ телевиз уусуудаа рекламад тогтоолж штэ. Бүргэ таалга найдвартай ч гэсэн. Тэр түлхүүр явуул гэж хэлээд гэлтэй ч наа. Одоо сурах гарвал бид ч гэсэн бас баяр байна. Энэ одоо явуулах яг нэг метр хийж байгаа. Ой, энэ метр тэл хорвоог одоо юм. Би 16,765 мянга гэж чадвар шүү. Ямар хэцүү хорвоо хөр юм бэ тиймэж. Ти түлхүүр гооч. Антны үрийг асаачлаа хоёлаа. Бид нар чирэн гадаад явна. Гадагшаад явж байвал хаашаач хамаагүй. Юунд ч хамаагүй явуулдаг болж. Энэ Монгол явахд хүүхнүүд маань жоохон хаашаа юунд яваад байна таа. Тэр нь явуулмааргүй юм байна таа. Өнөөдөр хүн тэр эфемээр нөгөө зарлалт нь явж л байдаа бас. Хаашаа явж чадахгүй. Hiç beni unuttu. Beni akıl. Ямар ч байсан муу охин минь амьд минь яваад ирлээ. Энэ миний Монголын охид хүүхнүүд чухам хаашаа юунд яваад байна даа.